Тэгж буй өнөөдрийн үйл ажиллагаа маань энхүү эхлэхэд бэлэн болоод байна. Бид тус төслөөр дамжуулан аюулгүй хангуул дургийн ерөнхий боловсролын 23 сургуулийн багш сурагчдыг хамруулан үе тэнгийн анхны тусламжийн сургагч багш нарыг бэлтгэсэн ба өнөөдөр сургагч багш болсон багш та бүхэнд сурсан мэдлэгээ хуваалцахад бэлэн болсон байна. Энхүү манай өнөөдрийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн анхны тусламж эрүүл мэндийн мэндийг хүргэе. За манай төслийн үйл ажиллагааны одоо event арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдж байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээнд болохоор манай үе тэнгийн сурагч багш нар маань сурсан мэдснээ та бүхэндээ үе тэнгийн найзуудтай танилцуулах арга хэмжээ байгаа. Тэгээд Монгол улсад осол гэмтлийн шалтгаантай нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдал маш өндөр байдаг. Жил болгон маш их олон тоо баримтууд гардаг. Тэгээд эндээс нөгөө залуу үе маань анхны сүмжийн боловсрол мэдлэгтэй ялангуяа сургууль бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Тэм учраас энэ 23 сургуулиудыг бид бүхэн сонгоо аваад үе тэнгийн сурагч багш нарыг бэлдээд цаашид сургуулийнхаа одоо багш нар эмч нартайгаа ингээд хүүхдүүд маань өөрсдөө тухайн сургуулиуд дээрээ анхны сүмжийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх юм. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн найзууд нь болон бид хэд ингээд 5 багт хуваагдсан байгаа. Тэгээ та бүхэн 5 өртөөгөр өнөөдөр сурсан мэдсэн зүйлээ танилцуулах юм. За тэгээд өнөөдрийн сургалт үйл ажиллагаанд нь та бүхэндээ амжилт хүсье. Сайн бацгаана уу өдрийн хүргэе. Хавал дүүргийн эдийн төрчдийн хурлаас нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын 23 сургуультай анхны тусламжийн ээж бүрийн хэрэгсэл хааны самбар байршуулахаас гадна хавал дүүргийн хааны сурагчдад зориулсан юм маш том арга хэмжээг ингээд зохион байгуулсандаа маш их баяртай байна. За тэг өнөөдрийн ажилтны сургалтанд нь та бүхний тайлан тоглолтод бүгдэнд нь амжилт хүсье. Одоо энэ хугар байна уу? Цус мас алдчихсан шалтгаан. Хоёр гараад тасалж байгаа тийм. Зөв. Тэгээд энэ хүн яг царай руу харна. Хэрвээ энд нь өвдчихвэл энэ хүн яах нь вэ? Яа гэдэг. Тэгэхээр энэ дээр ингээд өвдөхгүй байна гэдэг нь гэмтэл байх гэсэн байна тийм ээ. За одоо энэ дээр яг зөв асууж шүү дээ тийм. За одоо мөчтэй гэж чадсан юм байна. Ард нь ахиж нэг зөрүүлээд нэг Анхны тусламж амиа аврам гэдэг энэ төслийн 4 өдрийн сургалтанд сууж байгаа. Тэгээд энэ сургалтаар болохоор нөгөө нэг хүний аим ингээд Монгол улсын бараг ихэнх дээлэх хүмүүс ингээд анхны тусламж үзүүлэг өгөхөөс болоод тийм амирчсан байдаг. Тийм болохоор ингээд одоо цэцэрлэгийн дүүнер маань ч гэсэн хах аюултай. Тэгээд сургуулийн орчин ч гэсэн заалан тоглож байгаа тэгэл гараа гэмтэх учраас эрсдэлтэй учраас ингээд өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалаад багш болов хөв нэмрээ оруулах гэсэн. Энэ сургуульд нь болохоор яг бидний үеийн ингээд хүүхдүүдэд яг чиглэсэн багш нарын ч гэсэн амар ойлгомжтой заадаг гой сургууль байсан. За манай анхны тусламж эрүүл мэндийн төгс төв нийт төлөвлөлт төрөмс байгуулах нь хаавал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр анхны тусламж амиа аврам төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хаалттай аж байна. За бид бүхэн энэхүү төслийн хүрээнд хаавал дүүргийн 23 сургуулиас үе тэнгийн анхны тусламжийн сурагч багш нарыг бэлтгэж 23 сургууль дээр анхны тусламжийн болонг тогтчуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. За Монгол улсад осол гэмтлийн шалтгаантай нас баралт болон хөдөлмөрийн чадалт маш өндөр байдаг бөгөөд сургууль бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Мөн үе тэнгийн одоо ахлах ангийн хүүхдүүд маань анхны тусламжийн сурагч багш болон бэлтгэгдээд өөрсдийн сургууль дээрээ анхны тусламжийн зөв мэдлэг, хандлага, дадлыг үе тэнгийнхандаа түгээснээр Монгол улсад осол гэмтлийн шалтгаанд нас баралт буурах боломжтой болох юм а. За тэгээ энэ хүү төсөлд одоо амжилттай оролцсон хүүхдүүд маань өнөөдөр батламж авч өнөөдрийн анхны тусламж амь аврын арга хэмжээндээр
200 гаруй хүүхдүүд цуглаж анхны тусламжийн мэдлэг боловсролыг бусдад түгээн дэлгэрүүлж байна. Эсрэгийн шилбэн дээр шилбэт ястай. Хоёр. Дунд ч юм уу газар ястай. Тэнгүүд хоёр ястай газар ингээд чангадаа нийлэх магадaltaй, хугах магадaltaй гэсэн. Тийм учраас нэг ястай газар дээр нь тулахгүй болох шиг байна. За тултал чангаж аваад яаж яваад энэ дээр бид нар анх чангалуур тавьсан цагаа тавьдаг, бичдэг гэсэн. дээр одоо үнэхээр үр дүнтэй сайхан сургалт болж байна. Одоо ингээд хүний алтай ямиг цаг алгүйгээр ингээд шуурхаа тусламж үзүүлж авраах үнэхээр чухал мэдлэг мэдээлэл олж авч байгаа болохоор үнэхээр үр дүнтэй, үнэхээр сайхан сургалт болж байна. Тэгээд бид нар ч олон зүйл сурж байна, мэдэж байна. Одоо ингээд харж болно. Яг уу Facebook-ээр л жоох юм харж байсан. Одоо ингээд жишээлбэл хүн ингээд ухаан алдаад унтсан байвал яаж CPR хийлгээ зүгээр ингээд багахан хэсгийг л харж байсан. Өөр мэдээлэл бол байгаагүй. Одоо харин энэ сургалтын сууснаар бол ингээд бүгдэн ингээд болцоогоор ингээд тусламж үзүүлэх юм бүтэн боломжтой мэдлэг чадвартай болсон байна. Юус тохиолдож болно. Одоо өнөөдрийн маань ивент одоо ингээд нийтээ 200 сурагчийг ингээд хамруулад ингээд сурагч агч нар ингээд мэдээлэл олгож байна. Одоо энэ ингээд цаашгаа улам бүр ингээд өргөжөө явна 200, 400, 1000 гээд Монголын иргэн бүр ийм мэдлэг мэдээллийг өгдөг байна. За одоо ингээд жишээлбэл ингээд цус алдж байгаа хүнтэй таарлаа гэж үтэл доо ингээд осолцсон, шархацсан ингээд цус алдж байгаа хүнтэй таарлаа гэж үтэй. Тэнгүүд эхлээд дэж цус алдсан хүний амь насанд айгүй эрсдэлтэй тийм эмгэг байхгүй юу? Хүн ингээд одоо ингээд 30 минут хүрчихгүй 20 минут цус алдсан байхад л ингээд хүний бие өвчээд хүн ингээд өвхөлд ордог гэсэн үг. Тэхийн тулд тэр доорны арга хэмжээ авах хэрэгтэй. За эхлээд ямар тааж одоо ингээд биеийн шингээр бүх халдвар дамждаг болохоор өөрсдөө хамгаалж бэлэн өмсөн заавалчгүй. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Тэснийхаа дараа шархан дээр нь одоо ингээд даралт үзүүлнэ гэсэн үг. Одоо ариун самбаа гэж ярьд юм л да. Ийм цэвэр даавуугаар цасгаа ариутгсан даавуугаар ингээд тэр нь ингээд гараараа бариад даралт үзүүлнэ гэсэн үг. За тэснийхаа дараа ингээд бүр цус нь ингээд тогтохгүй даавууг нэвчиж гарч ирээдвэл дахиад давхарлна. Тэгээ бүр болохгүй байвал бид нэр ингээд уян биенээр ингээд чангалууртай бол одоо ингээд даралтай болт гэдэг байхгүй юу? Даралтай болт хийж үзнэ. За даралтай болт маань бүр болохгүй байвал одоо ингээд үйлдвэрийн чангалуур ашигладаг хвшлээ ер нь бол үйлдвэрийн чангалуур ашиглаа гэж тохиод одоо ингээд гарны шуу хэсэгт бол ингээд хоёр ясдаг байхгүй юу? Тэгээс их олон мэдрэлийн эсүүд судсууд байдаг. Тийм болохоор энэ дөрдөөс чангалуурыг тавьж болохгүй. Харин яг энэ буглаг энэ хэсэгт яг чангалуурхаа тэр эргүүлэх хэсгийг яг энэ талд нь гадагш нь харуулж өгөөд яг энэ буглаанаас дэш 3 ураа яг энэ голд нь ингэж тавьж чангалж өгдөг байхгүй юу. За тэгж чангалуур нь одоо ингээд хамгийн сүүлчийн арга зам. Учир нь ингээд хүний цусыг бооно гэдэг чинь энэ захын эргэтэн мэдрэлүүд их хортой нөлөөтэй байхгүй юу. Одоо жишээлбэл мэдээ алтан, өвчин гэх зэрэг. Тийм болохоор энийг чангалуурыг ер нь 30 минут тутам суллаж тэгээ 10 минут хэсэг байж агаад дахиж тавих хэрэгтэй байдаг. Энэрэл, наран гүнж, отхон цэцэг, тэргэл Им биндрия, бэ биндрия, лав Батламж аваагүй сурагч багш нар маань наашаа тайзраа орцож ороо. Нэн Батламж аваагүй сурагч багш нар маань наашаа тайзраа орцож ороо. Билгүн аножин
сургууль нэг ажил юу хоёр байна. Ахны тусламж хүнд үзүүлж чаддаг болсноор биднэрт ямар хэрэгтэйг ухаарж ойлгож авсан байгаа. Багш нартай болон анхны тусламжийн амь аврам төслийг зохион байгуулсан хамт олондоо баярлалаа.